Астрал аялал буюу сүнсний аялал. Эртний домгуудаас харвал сүнс болон оюун ухаан нь физик биеэ орхин яг нэг цаг хугацаанд өөр орон зай руу эсвэл аль нэг хязгаар руу аялах боломжтой байдаг. Орчин үед үүнийг астрал аялал буюу асуурын ертөнцөөр аялах гэдгээр мэдэх болсон. Астрал аялал гэдэг бол унтах, зүүдлэх, нас барах, өвчин эмгэг, мөн бяцлаглалын үед тохиолддог. Олон хүмүүс астрал ертөнцийн талаарх туршлага багатай байдаг бөгөөд бас олон хүмүүс үүнд нэвтрэхийн тулд идэвхтэй эрен хайж байдаг. Астрал ертөнцийн тухай олон үзэл Японоос эхлээд Амазон мөрөн хүртэлх бүх дэлхийд даяар тархсан байдаг. Бид Библиэс ч астрал ертөнцийн тухай унших боломжтой. Сүнсний аялал нь энэ ертөнцийн бус хязгаарт бас энэ физик дэлхийд физик бус аялал хийх тухай онол юм. Сүүлийн жилүүдэд астрал ертөнцийн зүүдээр дамжуулан ажиллах хандлага маш түгээмэл болж байна. Миний бодлоор хамгийн энгийнээр астрал ертөнцид очих эхлэх зам нь өөрийгөө транс байдалд оруулах юм. Ерөнхийдөө астрал аялал хийж сурна гэдэг маань ухамсартайгаар физик биенээсээ салж астрал ертөнцид сүнс аялах үзэгдэл юм. Астрал аялал хийх үед ямар үйл явдал өрнөх вэ? Бүх бие тайвшран суларч оюун ухаан элдв зүйл сатаарлахгүй гүн төвлөрсөн байх ёстой. Аажмаар таны астрал бие таны хамгийн сайн хөгжсөн чакра буюу энергийн хүр дээр дамжин физик биенээсээ гарах болно. Таны астрал бие өвөрмөц хий буюу энергийн материалаас бүтдэг. Астрал бие физик биетэй мөнгөн утас гэж нэрлэгддэг энергийн шугамар холбогдсон байдаг. Иймээс ямар ч үед астрал бие физик биетэй холбоотой байх ба шаардлагатай үед эргэн ирдэг. Астрал бие асуурын ертөнцөөр аялах ба уг ертөнцийн зүйлсийг мэдрэхдээ физик биеийн мэдрэхүйн эрхтнүүдийг ашиглахгүй. Астрал биед өөрийн гэсэн харах, сонсох, зэрэг онцгой мэдрэхүйн эрхтнүүд байдаг ба үүгээр дамжуулан танин мэднэ. Энэ мэдрэмжүүд физик ертөнцийн мэдрэмжүүдээс илүү хүчтэй байх болно. Мөн астрал ертөнцид халах, хүрэх, өвдөх гэх мэт мэдрэмжүүдийг мэдрэхгүй. Хэрэв физик бие даарч халууцвал астрал биед энэ мэдрэмж дамжин очино. Астрал аялал хийх шилдэг арга техникүүд. Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг учраас олон аргуудын нэгээс туршин хэрэглэж болно. Нэгдүгээр биеэс суллан тайвшруулах аргууд. Биеэс суллах тасгал, ховс бясалгал, йог зэргээс аль нэгийг нь сонгон тайвширч төвлөрөх хэрэгтэй. Энэ бол астрал аялал хийхийн өмнө байнга хийж байх ёстой зайлшгүй зүйл юм. Хоёрдугаарт уран төсөөллийн арга. Ихэнх аргуудад уран төсөөллийг ашигладаг. Уран төсөөлөл гэдэг нь бидний астрал бие физик биеэс гарсан байгааг бодит мэд төсөөлж өөртөө итгүүлэх хэрэг юм. Гуравдугаарт олсны арга. Таны дээрээс олос унжиж байгаа бөгөөд энэ олсоор дамжин астрал бие физик биеэс гарan дээш авирч байна гэж төсөөлөх. Дөрөвдүгээрт чичирхийллийн арга. Астрал бие мах бодоос гарч буйг тусгай зааврын дагуу төсөөлөх арга. Роберт Монрогийн арга гэдгээр нь алдартай. Тавдугаарт дуу авааны арга. Тусгай долгионы давтаж бүхий дуу авааны тусламжтайгаар тархины давтамжийг бууруулан таны бие аажмаар биенээс гарах үзэгдлийг үүсгэх юм.